өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Civil CAD дээр цөөрөм яаж зурх вэ? Цөөрмийн байгуулалтыг яаж хийх вэ гэдэг талаар оръё. Ер нь бол Civil CAD бол шугам байгууламжид нэлээд тохиромжтой програм. Энэ дээр бол янз бүрийн дагуу тэгээд хөндлөн огтлолууд бодох, шугам хоолой татах, сувг татах, тэгээд бомт байгуулах. За энэтэй холбоотой газар шорооны ажил бодох, материалын тооцоо гаргах гэх мэт үйлдэлүүдийг хийж болдог байгаа. Тэгэхээр Civil CAD дээр ажиллахад хамгийн чухал зүйл бол гадаргуу байх ёстой. Гадаргууг бол цэг мэдээлэлээс үүсгэж болно. Хэлбэртаа зурагнаас үүсгэж болно. Одоо та бүхэн харж байгаа улаан ягаан ногооноор харагдаж байгаа энэ бол гадаргуугийн хэлбэрүүд харагдаж байгаа. Жишээ нь ингээд энэ ногоон дээр дарах юм бол энэ гадаргуу бол 1 болон 5 метрийн үе өндөртэй юм хэлбэртэй гадаргуу байна. За бидний яг энэ маус байж байгаа байрал дээр бол 1183 метрийн юм өндөртэй байх нэ. За тэгэхээр энэ дээр цөөрөм үсгийн цөөрөм бол хоёр янз байна. Одоо юу гэдэг газрын гадаргуутай яг налуугаараа нийлж байгаа нэг цөөрөм байхад яг өөрөө далангаар хүрээлэгдсэн тийм цөөрөм байж болно. Тэгэхээр энэ хоёр цөөрмийг бол хуулингийн байгуулах боломжтой. Энэ удаад хэдүүлээ газрын гадаргууд налуугаараа уулзж байгаа юм цөөрмийг байгуулж үзье. Тэгээ цөөрмийн хэлбэр бол янз бүр байж болно. Жишээ нь одоо би цөөрмийн ёроолыг татъя. За ийм хэлбэртэй цөөрөм байж болно, дөрвөлжин байж болно, дүүрэнхий байж болно. Тэгээд цөөрмийн маань ёроол хэдэн метрээр байх юм бэ гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр энд бол хамгийн бага хэлбэр бол энд байж шүү. 1184.5 байна. Тэгэхээр манай цөөрмийн ёроол бол 1182 байна гэж үзье. Тэгэхээр эндээс бол мэдээж 84 гэдэг чинь 84.5-аас доошоо 82 хүртэл байна гэдэг чинь 2.5 метрийн гүнтэй юм цөөрөм үүсэх шаардлагатай гэсэн. Тэгэхээр цөөрөм үүсэх гол команд маань болохоор энэ feature line, grading гэсэн юм хоёр төлөв байгаа. Тэгэхээр эхлээд бидэд бол feature line үүсгэх хэрэгтэй. За энэ үүсгэсэн polyline-аас feature line үүсгэж болно. Эсвэл feature line-аараа өөрөө ингэж татчих болно. За эндээс polyline-аараа feature line үүсгэхэд гэхийн тулд энэ create feature line from object гэдгийг сонгоно. Тэгээд object-ыг сонгоно. Enter дараад за site 1 гэдэг бол энэ бол цаанаасаа үүсгэсэн юм байгаа. Энэ өөр сайт байж болно. За тэгээд за энэ дээр дарчи basic feature line гэдэг дээр дарчи өөр бас нэр өгч feature line үүсгэж болно. Тэгэх бол нэг шаардлага байхгүй. За layer нь C topo pit гэдгээр явжиг. За одоо энэ байгаа шугамыг арилгах уу гэдэг сонголттой энийг бол арилгаж болно, арилгахгүй болно. Тэгэхээр арилгахгүйгээр үүсгэчихье. За ингээд окей дарангууд энэ feature line үүсчихэж байгаа. Тэгэхээр энэ хажуу тал дээр properties дээр feature line гэдэг ингэ байж байгаа. Энэ feature line-ийн хамгийн бага өндөрчлөлт бол 1182, хамгийн их нь 1182. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ ёроол маань нэг ижлэхэн хавтгай дээр байж болно. Эсвэл өөр хавтгай дээр байж болно. За трийг янзлахын тулд өөр хавтгай дээр байлгамаар бол одоо энэ цэгүүд эдгээр одоо цэгүүд маань болохоор ингээд 1 2 3 4 5 6 7 цэг шүү дээ тийм үү. Тэгэхээр 7 цэг маань энэ дээр ингээд өндөрчлөлтүүд нь байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол өөрчилж болно. Жишээ нь энийг би нэг тал руу нь жоохон дали хий гэж бодвол тэгэх юм бол 81 гэдээ өчөж болно тийм үү. Тэгэнгүүт энэ дээр одоо хаашаа одоо налуутай байна гэдгийг энэ төвлөөр харж болно. Энэ бол ийшээ налуутай байна. Энэ цэг дээр бол налуу орж ирж байгаа юм байна. Энэ дээр бол 82-тай, 82-тай гэх мэтчлэн ингээд налуу бол болгож болно. Тэгэхээр бидний хувьд бол нэг налуу үүсэх шаардлага байхгүй.
Ёроол бол тэгшхэн байна гэдэг утгаар 82 хугацаа болгочих. Гэх мэтээр ингээд энэ feature line-ийнхаа өндрүүдийг бол өөрчилж болно. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл 3D polyline-тай бол нэлийн төстэй. За одоо ингээд grading гэдэг маань болохоор налуу үсэх хэвээр. Налуу үсгэж ийм tool байгаа. Тэгэхээр grading creation tool гэдэг дээр дарна. За тэнгуут энэ цонх гарч ирнэ. За энд болохоор бид нэр эхлээд энд группээ сонгох хэрэгтэй байгаа. Тэгэхээр group гэдэг дээр ороод группийнхаа нэрийг өгчээ. За энд болохоор font 4 гэдэг өгчээ. За энийг бол одоохондоо чеклэх шаардлага байхгүй. Гадаргуугаа үсгэснийхэд дараа энэ чеклэх тийм сонголтыг өөр газраас гаргаж ирнэ. Энийг чеклснээр ингээд автоматар шууд гадаргуу үсгдэг. Одоо энэ байгаа гадаргуу дээр нөгөө фонтын чин гадаргууг нэмээд үсгдэг учраас одоохондоо бид нар бол энийг хийгээд хэрэггүй, дараа нь бол хийж болно. За ингээд окейд арчна. За тэнгууд энд групп маань ороод ирлээ. Surface дээр болохоор гадаргуу гэдэг энэ цаана байгаа гадаргууг оруулж өгнө. Хэрвээ өөр гадаргуу байгаа бол тэрийг оруулж өгнө. За ингээд ороод ирлээ. За тэнгууд энэ их чухал байгаа. За энэ болохоор тодорхой зайд налуу үсгэх. Энэ болохоор тодорхой өндөрлөө налуу үсгэх. Энэ болохоор харьцангуй өндөрчлөлт рүү налуу үсгэх. За энэ болохоор гадаргуу руу налуу үсгэх гэсэн ийм дөрвөн сонголт байна. Тэгэхээр бид нар бол манай цөөрмийн ирмэг бол гадаргуутай ингээ уулзчих учраас гадаргуу руу налуу үсгье гэдгээр ингээд сонголтоо хийчихье. За тэнгууд энд болохоор яг налуу маань цөөрмийн налуу маань ямар байх юм бэ гэдгийг бол өгөх юм хэрэгсэл байж байгаа. Тэгэхээр за зүсэх хэсэгт нь болохоор зүсэх буюу ухах хэсэгт нь болохоор налуугааг нь за мэдээж цөөрмийн налуу бол цөөрөн барих гэж байгаа газрын хөрсний нөхцлөөс хамаарах ёстой. Хамгийн багадаа 2 байна. 2-оос их болоо явчих юм бол мэдээж ус орсны дараа нуралт гулсалт үүсэх учраас 2-оос их байх ёстой. За энэ дэр би ингээд 3 гэдэг өгчээ. За ингээд энэ доотлол энэ болохоор ингээд хэрвээ ямар нэгэн байдлаар оолго үүсэх шаардлагатай бол тэр оолгын алууг өгөх ёстой. Тэгэхээр энэ дээр бол манайх оолго баг гарахгүй байх гэдэг үднээсээ энийг орхичихъя. За тэгээд энд бол мэдээж байна болохоор гадаргуу гэж байгаа. Тэгээд cut fill slope-оор хийн. Тэгээд ийм сонголтууд ээж чинь. За ингээд apply хийчихье. Окей дарчихъя. За тэнгууд одоо grading хийн. За уншиж чинь. За энэ болохоор саяны зассан мэдээллийг бол уншиж чинь. Биш автомат save хийж чинь. За тэгээд энд болохоор одоо ингээд grading үүсгэх, налуу үүсгэх гэсэн ийм командууд ээж чинь. Тэгэхээр эхлээд grading үүсгэхэд дараад за аль feature line-ыг ашиглах юм бэ гэдгээ дараад за grading side-ийн дараарай гэж. Тэгэхээр одоо аль чиглэлд grading хийх вэ гэдгээ сонгоно гэсэн. Бид нар энэ feature line-ыг болохоор цөөрмийн маань ёроол гэж үзсэн шүү дээ, тийм үү. Тэгэхээр энэ feature line-ы гадна талд болохоор манай налуу байна гэдэг утгаараа гадна талд нь дарна. Тэгээд энэ feature line-ы уртын дагуу хийх үү гэдэг дээр yes дарчихна. За cut-ийн slope-ороо явъя. 3-1 гэсэн харьцаад байгаа. За fill бол slope-ороо явна. Гэхдээ энэ бол манайд бол fill гарч ирэхгүй. За ингээд хийчихнэ. За ингэнгүүт манайд одоо гадаргуу гараад ирчихээн. Гадаргуу гараад ирсэн байна. Цөөрөн маань ингээд бий болчлоо гэсэн. Тэгэхээр ямар цөөрөн байна вэ гэд зурагчваа гэдгийг ингээд харахын тулд object viewer гээд дараад харчиж болно. За тэнгүүт ийм цөөрөн үүссэн байна. За энийг бидгээд эзотерм байдлаар харъя. За ийм цөөрөн үүссэн байна. Тэгэхээр энэ цөөрөн маань одоо ёроолгүй байж байгаа. Ёроолгүй байна. Тэгэхээр бидгээд одоо ёроол хийж өгөх шаардлагатай болж байна. За ёроол хийхин тулд create infill гэдэг дээр дарна. За тэгээд энэ ёроолоо сонгочихно. Тэнгүүт ингээд ёроолтой болчихж байгаа. За одоо ингээд дахиад ёроол үнэхээр үүсч үгүй юу гэдгээ шалгая.
Тэхийн тулд за нөгөө гадаргуугаа үссэн цөөрмийнхаа гадаргууг сонгоод object viewer дээр дараад үсээгүй тийм ээ. За яруулын бас давхар сонгох хэрэгтэй байж. За ахаад оролтыг энэ дээр дарна. За энд нэг яруул үссэн байх шиг байна. Энийг яагаад тэгээд object viewer дээр даръя. За ингээд яруул үссэн байгааг та хэд харж байгаа бах. За тэр байдлаар харъя. За ийм цөөрөм үссэн байна. Ийм цөөрөм үссэн байна. За тэгэхээр энэ дээр бол одоо өөрчлөлт бол хийж болно. Нөгөө feature line л ийш тийш нь татаад хахад ингээд нөгөө цөөрөм маань ингээд дагаад өөрчлөгдөд байна. За энд үлдэж байгаа шугам бол уусаа бидний нөгөө анхны polyline байж байгаа. Тэгээ энд бол санаа зовох шаардлага байхгүй. За энэ feature line-ыг хасч болно. Feature line дээр цэгийг хасч болно тий. Цэг нэмжиж бас болно. За энийг жоох ишин болгоё гэдэг ч юм уу те. Ингээд төлөвлөлтөө бол ингээд өөрчилж болно. Өөрөөсөө дураараа өөрчилж болно. Тэгэхээр энэ дээр бол ингээд тагд бол харж байгаа х тийм ээ. Энд бол ингээд энэ бас нэлээд за энэ дээр болохоор за энэ дээр болохоор нэлийн бага цэг энэ бол нэлийн намд ор цэг юм шиг байна. Хэд гэдэг өндөртэй цэг вэ? 84 50 байхад яагаад ийм юу гарч байгаа юм бол за энд нэг ямар нэгэн алдаа гарсан байна. Greeting гадаргуу маань яг зүг үүсэхгүй болчиход байна. Энэ дээр нэг юм алдаа маягийн үүсчих шиг л. За энийг харъя хэдүүлээ. Яагаад юм болчихоо. За тэр хоёр болохоор нэг зэг дээр болчихлоо. За энийг үзээтгэе. За энд бол ингээд энэ хоёр адилхан зэг энтертэй болчих шиг боллоо. За энийг янзлахын тулд feature line-ийнхаа өндөрүүдийг хараадах юм. Нэг цэг нь айгүй өндөртэй болчлаа. Тийм байна. Энд хоёр цэг өндөр нь өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ бол 82 0 байх хэвээр. Ингээд бүгд 82 болж байна. За сая л жоохон юу зөгдчих шиг боллоо. Буруу зөгдчих шиг боллоо. Ингээд гадаргуу маань за энэ шугамыг устгахчээ. За ингээд цөөрөн бол ийм цөөрөн байгуулжлах нэ. Тэгэхээр цөөрмийн маань хажуу налуу бол 3-тай байгаа. Тэгээд гүн нь 2-тай байгаа. 2.5-тай байгаа. Тэгэхээр нэг ийм цөөрөн үүсэж байна. За одоо ингээд цөөрөн үүсгэсэн. Цөөрөн бол өөрөө тусдаа гадаргуутай болсон. Энд цаана хайлбарын гадаргуу байж байгаа. Тэгэхээр энэ хоёр гадаргууг одоо нэгтгэх ажил хийж болно. Нэгтгэгчээ болохоо ер нь сая хийсэн энэ цөөрмөө тусад нь гадаргуу болгоё гэх юм бол саяны энэ automatic surface creation гэдгийг чеклчин. За тэгэнгүүт иймэрхүү гадаргуу үүсэхгүй гэсэн ийм цонх гарч ирнэ. 1 м 5 м-ийн юутай ийм үсгээд энэ нэр нь энд байж байгаа. Тэнгүүт нь окей дарчин. За тэгээд apply дараад окей дээр дарангууд ингээ гадаргуу үүссэн байж байгаа. За ийм л гадаргуу одоо цөөрөм
төлөвлөх бол нэг иймэрхүү амархан байдалтай байж байна. Civil CAD яг болохоор за ингээд өссөн гадаргуугаа харъя. За иймэрхүү ийм гадаргуу өссөн байна. Ийм гадаргуу өссөн. Одоо энэ гадаргуу дээр бол төсөл тогтлол янз бүрийн юмыг бол хийж болно. За тухайлбал одоо энэ дээр нэг зүгээр шигэн төсөлт хийж үзүүлье. За эндээс энэ хоёрын хооронд зүсье. Төсөлтийг шууд хэлбэрхнаар харуулъя. За ингээд энэ дээр зүсье, энэ гадаргуу фонт хоёроор зүснэ. Profile view харъя. За энийг энэ хажуу талд төсөлтийн хажуу талд зурчия. За төсөл зурагтаа дууссан баг. За тэгэхэд ийм төсөлт харагдчихна. Яг энэ шугамын дагуу зүсгэд бол ийм байна. За ингээд зүсэлтээ бидгээд жоохон өөрчлөлт харж болно. Юуг энэ масштабын адилхан хэвтэй босоо масштабыг ижилхэн болгоё. Тэхийн тулд за энэ хэвтэй босоог хаваасны 1 болгочихъя. Ингээд окей. Дараад үзье. За тэнгүүд ийм төсөлт үүссэн байна. За тэгэхээр ингээ харах юм бол энэ налуу 3 байна уу гэдгийг шалгая. Тэ. За энэ булнаа нь баг шиг байна. 3-ын налуу бол дээшээ нэг яваад хажуу жишээ 3 явах хэвээр. За яг ирж байна. За бид нар бол яг нөгөө ихцгэн зүсээгөө огтлол маань яг ихцгэн биш. Учраас яг 3 дээр бол гарахгүй байна. Одоо яг энийг бол ингээ перпендикулаараар зүссэн бол мэдээж 3 гарч таарна л та. Тэгээ энэ өндөр маань одоо хиттэй байна вэ гэдэг ингээд хэмжээд олдчихвол ингээд 2.5 м-тэй. Тэгээ гадаргуу дээр уулзахаар ингэж хийсэн учраас энэ зүрх бол мэдээж намхан байгаа, намхан талдаа намхан байна. 1.2 м-ийн өндөртэй ийм цөөрөм бий болсон байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.